Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас санаачлан зохион байгуулдаг төлөөлөгчийн өдөр арга хэмжээ боллоо. За энэ удаа аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Ховд аймгийн 1000 сумаас сонгогдсон иргэдийн хурлын төлөөлөгчид энсэгийн энх болтын хүсэлтээр зүүн хөшөөт буюу Tips Mining компани, хөшөөт төслийг хэрэгжүүлэгч Mon Eco компани үйл ажиллагаатай танилцах саналыг иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд хүргүүлснээр төлөөлөгчийн өдөр арга хэмжээ он гарснаар 2 дахь удаага зохион байгуулагдаж байна. 2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Монгол Ардын намаас 14, ардчилсан намаас 27 төлөөлөгч сонгогдсон байдаг. Шинээр төлөөлөгчөөр сонгогдсон 27 төлөөлөгчийг орон нутагт үйл ажиллагаа явуулж буй томоохон үйлдвэр аж ахуйн нэгж, зарим төрийн болон хувийн хвшлийн байгууллага, уул уурхайн компаниудын үйл ажиллагаатай танилцуулах, шийдвэр гаргах төвшөнд тодорхой ойлголт мэдээлэл өгөх зорилгоор зохион байгуулж буй төлөөлөгчийн өдөр арга хэмжээ инхүү уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй танилцах аяллаар үргэлжилсэн юм. Зүүн хөшөөт төслийг хэрэгжүүлэгч Tips Mining компани нь 18291 талбай дээр олборлолтын үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тухайн орд нь нэг талаасаа өндөр уулын бүс, нөгөө талаасаа Mon Eco компани ашиглалтын талбайд хашигдчихсан нөхцөлтэйгээр хязгаарлагдмал орон зайд үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг онцоллоо. За тухайн компани нодон жилээс зардлаа хэмнэх үүднээс хуурай байжуулах үйлдвэр ашиглалтанд оруулан үйлдвэрлэлийн туршилт хийсэн бөгөөд эх 6 дугаар сард улсын комисс ажилуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэлээ. Tips Mining компани гайлын хяналтын бүсэд 3 пүү ашиглаж байна. За өдөрт 120-с 150 машинаар ажилт хийх хүчин чадалтай. 2025 оны 4 сарын байдлаар нүүрс тээврийн 32 компани 1200 орчим машинуудад Си зөвшөөрлийг олгож чад байна гэлээ. За эдгээр 32 компани нь орон нутагт бүртгэлтэй тээврийн компаниуд юм а. Анх үүсгэн байгуулалтаа бол гадны хөрөнгө оруулалттай компани байгаад 2013 онд 100% дотоодын хөрөнгө оруулалттай болсон. Хоёр аж ахуйн 2 хувьцаа эзэмшигчтэй. Ерөнхийдөө бол яг зарим хүмүүс бол яг зарим нэгэн тодорхой хүмүүс бол энийг танах бол яг 100% дотоодын компани мөн үү гэж асуудаг. Энийг бол би нэгдүгээр хэлхээсээ гадна та бүхэн өөрсдөө улсын бүртгэлийн ерөнхий газрын open data гэдэг энэс ороод манай регистрийн дугаараар хийгээд үзэхэд энэ өөрөө манай эцсийн өмчлөгч болоод манай компани бүх хувьцаа бүх мэдээлэл энэ дээр ил байгаа. Та бүхэн эндээс ороод яаж болно. Бид нар энэ анх энэ гадны хөрөнгө оруулалттай компани өөрөө яг ямар компани байсан бэ гэхээр дэлхийд уул уурхай 2-т ордог Бразилийн хөрөнгө оруулалттай Vale гэж компани байсан. Тэнд бол нөхдүүд үйл ажиллагаа 2004 оноос 13 онд хүртэл хайгуул судалгааны чиглэлээр геолог хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж агаад Монголд тэрний нэг төсөл нь бол энэ Tips Mining одоо энэ зүүн хөшөөтийн орд болж үлдээсэн. Энийг бол бид нар хөгжүүлсэн. Тэгээд 13 оноос хойш бид нар бол ордыг зүүн хөшөөтийн тусгай зөвшөөрлөг хүлээж, хайгуулын тусгай зөвшөөрлөг хүлээж авснаас хойш наривчсан судалгаа болон техник эдийн засгыг нөөц баталгуулах гэх мэтлэнгийн ажлуудыг манай компани дотоодын хөрөнгөөр өөрсдөө бий болгоод өнөөдрийн түвшинд олборлолтын шатанд гаргаж ирчээд байна. Энэ дээр энэ болохоор манай ордын ерөнхий байршил болоод энд зүүн хөшөөтийн уурхайн онцлог он жилүүдийг энэ дээр ерөнхийдөө харуулсан байна. Энэ 2004 онд үүсгэн байгуулагдсан, 13 онд дотоод болсон, 18 онд олборлолтын үйл ажиллагаа анх эхлүүлсэн. Тэгээд энэ 2024 онд дахин сэргэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээлэл байна. Тэгээд энэ дээр бол дахин ерөнхийдөө энд гол харуулах гэж байгаа мэдээлэл бол юу вэ гэхээр манайх зүүн хөшөөт бол үндсэндээ 2 ашиглалтын тусгай зөвшөөрлөөс бүрдэж байна. Энэ 2 ашиглалтын тусгай зөвшөөрлийг бол ашиглалтын тусгай зөвшөөрөл болох процессыг 2015 онд ашигтмалын газрын төсний газраас авсан. Тэгэхдээ энэ зүүн хөшөөтийн тусгай зөвшөөрөл нь өөрөө 9519 9520 гэсэн хайгуулын тусгай зөвшөөрөл бүр 2004 онд өргөдөл гаргаад 2005 оноос хайгуул хийж ягаад бид нар өөрсдийн хөрөнгөөр орд болгож авсан гэсэн санаа. Тэгээд 2015 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон байна. Нийт энэ 2 ашиглалтын тусгай зөвшөөрлөлтэй талбай маань өөрөө нийлээд 1086 га талбайг хамарж байна. Бид нар өнөөдөр ашиглалтын олборлолтын үйл ажиллагааг бол 18291 гээд цагаарынхаа даваан дээр цагаарын даваа гэсэн талбай дээр явуулж байна. Бид нар энд болохоор Tips Mining компани анх 2004 онд үүсгэн байгуулагдаад 2005 онд хөшөөтийн одоо энэ зүүн хөшөөтийн орд газрыг анх суурн болсон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг 2005 онд авсан байгаа. 2005-аас бид нар 13 он хүртэл хайгуулын төрөл бүрийн одоо наривчилсан болон одоо жишээ нь геолог, геофизиктэй өрөмдлөгийн ажлуудыг хийж өөрсдийн хүч хөрөнгөөр дотоодын хөрөнгө оруулалт хийж гүйцэтгээд энийг нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг 15 онд авсан байна. Техник эдийн засгийн үндэслэл энэ мөн ондоо нөөцийг оруулаад техник эдийн засгийн үндэслэлийг 17 онд анх батлуулсан ашиглалтын үйл ажиллагааг бид нар 18 онд эхэлсэн.
18 онд эхэлснээс дараахан бид нар нэг жил гэртээ үйл ажиллагаа явуулсны дараа та бидний мэддэг ковид ерөнхийдөө үндсэндээ залгаад бид нэг уурхайн үйл ажиллагааг бол 2 жилийн хугацаанд ерөнхийдөө бас нэг тийм зогсон байдалд орчод байгаа. Тэгээ бид нар энэ 21 оноос ерөнхийдөө үйл ажиллагаа ерөнхийдөө сэргүүлж дотоод одоо операторын үйл ажиллагааг эхлүүлсэн боловч алигтээ явахгүй байж байгаа бид нар 24 онд нодлон нэлээд хамгийн манай уурхайн оргил үе нодлон байлаа. Дараагийн нэг том объект бол манай дээр гайлын хяналтын бүс байгаа. Гайлын хяналтын бүс бол 10 га талбай дээр бид нар ерөнхийдөө ямархуу өвдөлтөд байрлаж байгаа шатхуун дугааг станц манай нүүрс гэсэн маягтай байж байна. Энэ болохоор манай ерөнхийдөө хөндлөм зүсэлт байна. Ерөнхийдөө орд. Энэ орд маань өөрөө нэлээд тийм онцлог. Бид нар бол нөгөө зүүн хөшөөтийн ордын бас нэлээд тийм нөгөө зүүн жигүүр буюу нэг тийм ихц бараг 90 градус шахуу юм босоо. Тийм уул техникийн нэлээд хүндрэлтэй тийм орчинд бид нар олборлтын үйл ажиллагаа явуулж байна. Үндсэндээ тэр нь юу гэсэн үг вэ гэхээр зүүн хөшөөтийн ордыг шинээр бид нар өөрсдийн хүчээр хангаа хайгуул хийгээд шинээр одоо чинь орд болгоод нөөцийг нь тусгай зөвшөөрлөө талбай хэмжээнд нээгээд тэгээд үндсэндээ өнөөдөр бидний бол надлан бол уршин явсан хөрс суултын коэффициентэндээ 10 гэж энэ дээр бид нар ерөөхдөө харуулж байна. Яг үүндээ бол бид нар үндсэн үйл ажиллагаа бол 2018 онд олборлтын үйл ажиллагаа эхлүүлсэн боловч яг тогтворчж одоо үйл ажиллагаа бол тогтворчход бас нэлээ хэд хэдэн дундаа бас саадтай юмнууд бол гарж ийн. Одоо 18 онд нэгээд 1 жил ажиллаа, дунд нь ковид 2 жил давхцаад тийм ээ. Тэгэнгүүтээ одоо дараагийн 2 дахь том давалгаа бол бид нар үндсэндээ зах зээлийн нөхцөл байдалтай холбоотой асуудлын хүрээнд бид нар үндсэндээ ингээд уурхаа яг өнөөдрийн байдлаар бол ингээд яг 0 зогсчод байж байна. Нүүрсний үн өртгийн тухайд 2022 онтой харьцуулахад 80%-аар он гарснаар 25 орчим хувиар унжээ. За энэ нь Хятадын коксчих нүүрс төмрийн хөдрийн хэрэглээнээс үүдэн гангийн үйлдвэрлэлд эрсдэл учраад байгаатай холбоотой гэлээ. Тухайн компанид үндсэн болон төр оронтойгоор ажиллаж байгаа нийт ажилчдын тоо 570-д хүрчээ. Тухайн компани нь сардаа 120-оос 140 сая төгрөгийн худалдан авалтыг орон нутгаас хийдэг гэлээ. За өнөөдрийн байдлаар олборлож байгаа өртгөөсөө доош орчих гэж байгаа учраас алдагдлалд орохгүй тулд сул зогсолт зарлаад байгаа хэдий ч цалингийн 60%-аар дооцсон ажилчдаа түр хугацаанд амраагаад байгаа юм а. 25 онд бид нар угаасаа техник эдийн засгийн хүчин чиглэл суурилсан яг л адилхан тоогоор 1.3 сая тонн ус олборлон экспортлон гэсэн тооцоодод байна. Тэгэхдээ харамсалтай нөгөө зах зээлийн нөхцөл байдал чинь одоо ингээд он ерөөсөө бид нар 2 сараас ихлээр сул зогсчод байж байна. Одоо үйл ажиллагаа үндсэндээ 0 зогсолттой байна да. Гэхдээ манай зүүн хөшөөтийн орд бол хөшөөтийн ордын зүүн хөшөт чинээр уул геологийн нөхцөл нь айгүй тийм хүндрэлтэй нөхцөл нэлээд тийм мундаг. Угаасаа бид нар орон нутгийн иргэдэд бол үндсэндээ хүмүүст айгүй шилж ийнэ гэхээр бид нар хэрвээ гарч байгаа бол чөлөөтэй ямар ч одоо тийм татгалзах зүйлгүйгээр өгнө. Энэ бол өөрөөхөн геологийн нөхцлөөсөө юм болоод байгаа маа. Тэгвэл үүнээсээ гадна нунтаг бүхэл нүүрс гэж нэг ойлголт байна. Нунтаг нүүрс гэж нэг ойлголт. Нунтаг нүүрсийг бол бид нар орон нутгад 100% өгнөгөө гэж байна. Тухайлбал одоо тийм энэ одоо дагуу төсвийн үйлдвэргээд одоо энэ манай энэ хажуудалд байна. Хэрвээ энэ өөрийн хүчин дээр ажиллаад гэсэн тохиолдолд энэ хэрэгцээ нүүрсийг бид нар бол сум орон нутагт өнгөө нийлүүлье гэдгээ ажлын хэсгээр өөрсдийнхөө саналаа илэрхийлсэн байна. Харин компани өмнө тулгамдж буй асуудал нь орон нутгаас ажиллах иргэдийн хүний нөөцийн хомсдол, цахилгаан хангамж бүхэл нүүрс орон нутагт нийлүүлэх зэргийг онцолж байна.